Ямар хүнийг хосоороо сонгох вэ гэсэн асуулт байдаг да. Зүүндээ олон хүмүүс маш олон төрлийн шаардлагатай байгаа. Миний хувьд ч гэсэн хинт ч зөвлөгөө өгөх хэмжээний хүн биш. Гэхдээ миний бодлоор хүн болгон хурц өнцгтэй байгаа шүү дээ. Тухайн хүнтэйгээ удаан байх тусам хурц өнцгөнд нь цохиулах магадлал маш ихсэн. Тэгэнгүүт за хоёулаа хурц өнцгөөрөө цохилчлаа гингүүт за уучлаарай. Би хурц өнцгөөрөө чамайг зохицлоо. Чи хурц өнцгөөрөө намайг зохицлоо. Хинийхэн ч буруу байж магадгүй. Гэхдээ ярилцаг ингүүд нөгөө нь харин тийм ээ би чинь хурц өнцгтэй хүн шүү. Энэ талаар ярилцъя гэдэг босго байх хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Тэгхгүйгээр магадгүй чи мө хэн болоод миний хурц өнцгийн талаар ярьдгийг гэдэг ч юм. Чи одоо хэн бэ? Би гүлгэр хүн заа юу? Эсвэл чи өөрөө хурц өнцггүй мүү? Надаас бүр 10 дахин хурц өнцгтэй үедтэй чи. Чиний хурц өнцгөөс л болоод асуудал юм болсон гэдэг ч юм уу? Ингээд ирэхээр тухайн хоёр хүний ярих яриа хүртэл ямар ч утгагүй болоод явчихж байгаа юм. Тэгэнгүүт бүхэл төрлийн шаардлага хэрэгцээнээс гадна хамгийн нэгдүгээр тавигдах зүйл нь хурц өнцгийн талаар яриа. Тэгээд тэрнийхээ талаар хоёулаа маш юм асуулттай, гайхсан маягтай ярилцах тэр шаардлага бол хамгийн чухал нь гэж би бодож байна.